За одоо төхөөрөмж маань хэвийн ажлын үедээ яаж ажиллах талаар зааварчилгаагүй. За тэгэхээр би сая энэ товчондоо дарахаас өмнө төхөөрөмж маань дуграад хонхны маань гэрэл байнгын анивчаа та. Тэгээд неспиранист гэрэл асцсан байгааг анзаарч байгаа. За энэ маань ямар учиртай вэ гэхээр төхөөрөмжөнд ямарваа нэгэн байдлаар гэмтлийн мэдээлэл ирсэн, төхөөрөмж ямарваа нэгэн байдлаар хэвийн бус байгааг илэрхийлж байгаа. Тухайн төхөөрөмжөнд ямар гэмтэл байгааг илрүүлэхийн тулд звук тест товчон дээр бид дарах хэрэгтэй. За тэгээд звук тест товчон дээр дарахтаа зэрэг дээдлийн неспиранс гэсэн индикатор анивчин энэ хэдэн удаа амжиж байгаагаар нь бид нэр төхөөрөмжөн дээр ямар гэмтэл байгаагаа мэдрэх боломжтой. За тэгэхээр одоо тоолъё. 1 2 3 4 5 6 амжлаа. 6 удаа амжиж байгаа нь юу гэсэн үг вэ гэхлээр зэрэг тухайн төхөөрөмжний тагийг нээсэн байгаа гэсэн үг. За одоо болохоор би таг нь сөхтөөсөө энэ түлхүүр дарагдаг байгаа болохоор 6 удаа амжиж байгаа. За тэгэхээр яах вэ гэхээр төхөөрөмжөө таглчаад бүх юм хэвэн болсон. Тэгээд спрос товчийг дарахлаа зэрэг неспиранс буюу гэмтэл гэсэн гэрэл маань унтраад тэгээд төвшүүрийн гэрэл маань хэвийн болчихж байгаа. За төхөөрөмж хэвийн ажлын үед ямар төлөв байдалтай байхыг одоо тайлбарлаж өгье. Тохиолдол маань идэвхгүй хамгаалтнаас буутсан байх үед төвшүүрийн гэрэл унтарсан байна. За хөдөлгөөн мэдгч маань хөдөлгөөн мэдрэх болгондоо дээдлийн индикатор улаан гэрэл наривчдаг. Тэгээ ямар ч хөдөлгөөн хийхгүй л гэрэл нь унтарчин гэсэн. За гар маань бол байнгын гэрэл насаатай байж ах хэвээр. Бүсүүдийн гэрэл унтарсан. Яагаад гэвэл зэрэг бид тохиргоон дээр бүсүүдийг зөвхөн гараас удирдна гэж өгсөн учраас энэ товчлуулнууд маань идэвхгүй болчихж байгаа гэсэн. Төхөөрөмж нь 220 толботой, дотор нь нөөц тэжээлийн аккумуляторыг холбочихсон, тагийг таглалцсан, өөр ямар нэгэн гэмтэл байхгүй учраас неспиранс гэсэн гэрэл унтраатай. Шит ногоон гэрэл асан 220 холбоотой байгаа. АКБ буюу аккумулятор холбоотой мөн ногоон гэрэл нь унтраад асаатай байгаа. За ингээд энгийн үедүүд төхөөрөмж маань ийм байдалтай байх нэ. ТВ-гийн улаан гэрэл асцсан байгаа нь юу гэсэн үг вэ гэхээр гарцын тэмдэг хэрвээ холбосон бол гарцын тэмдэгний гаралтан дээр 12 вольтын хүчил гарсан. Үндсэндээ гарцын тэмдэг маань асж байгаа гэсэн үг. Байнга асаатай байх ёстой. За одоо төхөөрөмжөө хамгаалтанд өгөж үзье. Төхөөрөмж хамгаалалт өгөхийн тулд хөдөлгөөн мэдрэгчин дээр намайг өөрийгөө мэдрүүлэхийн тулд дээр би ном тавьчихсан. Бид нэр урдны тохиргоон дээр 1-р бүсийг 1-ээс 4 хүртэл, 2-р бүсийг 2-оос 5, 3-р бүсийг 3-аас 6 хүртэл кодоор удирдахаар тохируулсан. Одоо тэгэхээр төхөөрөмж өгөхдөө 3-аас 6 хүртэл кодыг хамгаалтанд өгүүлэлтлөө гэх. За бид нар түрүүчийн тохиргоон дээр 1-р бүсийн хүлээлтийн гомыг 15 секундээр тохируулж өгсөн. За энийг 15, 30, 45, 60 4 янзын хугацаа тааруулж өгөх боломжтой. Төхөөрөмж хамгаалтанд авахлаар яах вэ гэхээр бүх бүсүүд 1-р хэвийн байх ёстой. Тэгжиж төхөөрөмж хамгаалтанд авна. За одоо бүх 3 бүс маань хэвийн байгаа учраас хамгаалтанд авсан. За тэгээ хамгаалтанд авахд төгшөөрийн гэрэл бол байнгын улаан гэрэл асуудалтай байна. За төхөөрөмжн дээр өөртөө явахлаа зэрэг тухайн бүсүүд хамгаалтанд авахлаа зэрэг
тогтмол ногоон ангийн гэрэл хасна. Нэмэлтээр соо буюу гэрэлний гаргалтан дээр хүчил байгааг илэрхийлэх улаан ангийн индикатор хассан байна. За тийм учраас гэрэл маань хассан байгаа гэсэн. Одоо яг хөглөө зөв нэгдүгээр бүсийг зөрчин. Тэгээ хүлээлтийн гор мэтгэжүүлнэ гэсэн үг. Энэ хугацаанд төгшөөрөхгүйгээр орж ирээд кодоо хийгээд унтраах үйлдэлийг үзүүлнэ. За гаднаас хүн ирж ийн буюу хаалга онголоо төхөөрөмжний гэрэл унтарсан нэгдүгээр бүсийн хүлээлтийн гор ажиллаж гисэн гэсэн үг. За тэгэхээр энэ 15 секундын дотор би кодоо хийгээд төхөөрөмжөө хамгаалтнаас буулгана. За ингээд үндсэндээ тохиолдол маань зүгээр ажиллаж байна гэсэн үг. За одоо хаалга онгохоо байхад өдөрдох хамгаалтанд өгөх үйлдэлээ хийнэ. За хамгаалтанд хүлээлтийн гор ажиллах үед дуудахаа ажиллана. За хүн гарлаа, хаалгаа халлаа. Ингээд 15 секундын дараа төхөөрөмж нь хамгаалт гор шилжиж гисэн. Хоёр дахь хаалганы мэдгчийг хөдлөхлөөр ямар үйлдэл үзүүлэх нь үзье. За одоо хоёрдугаар бүсээ шалгая. Хоёрдугаар бүсээ шалгахын тулд буцаад бид нэр хамгаалтын горонд шилжих ёстой. За ингээд 15 секунд үлээн. За төхөөрөмж хамгаалтын гор шилжсэн. За одоо хөдөлгөөн мэдгчин дээрс хөдөлгөөн мэдгчийг халгасан цаасаа. За ерөнхийдөө төхөөрөмжний маань ажиллагаа